Дохиогоо хангинуулан одох галт тэрэгний хойноос хүсэж мөрөөдгөөс гадна атаархаж хорхсон гонигтайхан харцаар ширтэж зогссон 5-6 орчим насны бяцхан охин галт тэрэгний бараа тасархад эргэж гүйлээ. Төмөр замын далангийн шороо шууж зогссон 20-од насны бүсгийн дэргэд хурж очиод шуугтнан зогссноо. Тэртээ зүүн урд зүг рүү жигүүрээ алгуур дэвэн нисэх хос тогрог хараад "Их магч тэрэ тогроо" гэж баярлан хэлв. Бүсгүй нэг гартаа хүрзээ барьж өрөөсөн гараараа хөлсөн шудраад "Өө, тийм байна" гэвэл өнөө охин "Их магч та надтай зүг явж ангаагаа үзэн гэсэн чинь яасан бэ?" гэж эрхлэнгүй хэлэхэд "За тэгээ цайны цагч болчихсон байна" гэд үрзээ далангийн шороонд зоож орхиод охины гараас хөтлөн довцох цайр руу алхлаа. Охин дэгдэн дэвцэн эрхэлж явах завсраа. "Их магч тогроонууд юунд явчихдаг юм бол?" "Ангаахануудтай хоол авчирч өгөх гээд." "Тийм холоос уу?" "Тийм ээ, амттай хоол байдаг юм баггүй юу?" "Тэгэд өдөр болгоно уу?" "Өдөр болгон." "Ангааханууд нь өдөр болгон амттай хоол нэгтгэх юм уу?" Гэхэд инхмаа залхсан байдалтайгаар "Тийм ээ" гэж хэлэхэд "Тэгээд яасан хурдан эргээд ирдгийг?" "Далавчтай хэмжиндээ" гэлээ. Охин хэсэг бодол болсноо. "Тэгвэл миний ээж баагаадаа чихэрж авчихсан баха." "Яагаад?" гэж инхмаас эрцгэн асуув. "Яагаад гэвэл би ээжээсээ өдөр болгон баагаадаа чихэр нэгдэг байсан. Ээж минь тэр баагаадаа чихэр чинь ийм зэлүүд хөдөө газар байдгүй юм. Хот гэдэг холоо газар бий. Ээж нь хот орхороо л охиндоо авчирч өгнө гэдэг байсан. Миний ээж талавчгүй болоод л удаад байгаа ах тийм ээ" гэв. Инхмаа юу ч бодсонгүй, зүгээр л "Ээж нь баагаадаа чихэрт яваагүй ах уу?" гэлээ. Тэгэхэд охин "Тэгэд юунд явсан?" гэж шалахад "Мэдгүй л дээ" гэд энэ охины ээж өнгөрсөн 100 засварын хэсгийн нэг залууг дагаад охин нөхөр хоёроо орхиод хот руу явчихсныг саналаа. Хот орох юмсан. Чихэн дүлий нүдэн балаа энэ зэлүүд говь сормоосаа ганттал түлэгдэж байх гэж. Энэ нэг юмыг хот руу шилжиж гэхээр дуурж өгөхгүй юм. Гүрүүл болох гээгүй юм бол юунд нь хорогддог байна гэж бохимдож явдгсан гэж бодлоо. Тэгтэлч довцох цайрт ирлээ. Өчигдрийн улаан хоромгоор эргэлдэж байсан үер татарч ус нь элсэнд шингэн ор мөргүй арилжээ. Тогрооны 2 ангаахаа хоолоо нэгсэн хэвээр амаа ангаалган байхыг хараад инхмаа "Хөөе мөн сүрхэн амьтдаа" гэтэл охинж "Хөөх" гэд ухсгийв. "Байц эндээс нь хар сүүдрээ тусгачихна" гэв. "Сүүдэр тусвал яадаг юм бэ?" "Ээж нь голоод явчих тийм аа." "Ээж нь яагаад голдгийг?" "Чи сүүдрээ харахгүй юу? Хар өнгөтэй байгаа үсттэй. Хэр болчихдаг юм аа" гэлээ. Тэгээд инхмаа "Хөөе сүрхэн амьтдаа өчигдрийн энэ үерт гэр мал төмөр зам гээд юу ис сүйдлээ дээ. Тэгэхэд энэ хоёр амьтыг яагаачгүй" гэд охин руу хартал
Ангахай хөөрдөн ширтэж байсан хоёр хөөрхөн нүдэнд нь нулимс цэлэгнэн уруулан чичирч зогслоо. Ихма гайхан хувьсгийж "Яава, миний дүү яасан бэ?" гэж гараас натгав. "Миний ээж намайг голоод явчихжээ." Яалаа гэж дээ. Яалаа гэж ийм хөрхөн охиныг голдгийг. Голоод явчихсан. Ээжи явахын урд өдөр ээжтэй юм яриад лээсэн ах. Наршчихна гээд намайг сүүдэртээ суулгасан юм. Тэгээд миний ээж голоод явчихсан. Яалаа гэж дээ. Яалаа гэж хэмээн ихмаа яаж аргадах учраа олохгүй гэмээл сандран хүнээс өдөрт ганцхан шувуу л хэртдэг юм. Ганцхан шувуу. Гэт охины мөрөөр тэрж орчин тойрноо гайхшран харбал ангахааны үр алсаа сөндөрлөгдсөн. Үер давтахын аргагүй газар засагджээ. Гэтэл тэртээ зүүн урдаас хос тогроо жигүүрийн алгуур дэвэн айсвэ.